Энэ жил хөлмөр эрхлэлтийн чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний нэг нь залуучуудын хөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Consulting Group-ийн хэрэгжүүлж буй залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөл юм а. Уг төсөл нь Улаанбаатар хотын Хан уул, Баян гол дүүрэг болон Дархан уул, Өмнө говь, Баян хонгор, Баян үлгий, Говь Алтай, Завхан ус ховд аймагуудад хэрэгжиж байгаа юм а. Энэ ч утгаараа залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт арга хэмжээг Стартап Монгол төрийн босод байгууллага аймгийн хөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран 3 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Ховд аймгийн 15-аас 34 насны залуучуудыг хамруулан зохион байгуулж байна. Энэхүү төсөлд Ховд аймгаас 120 гаруй залуус өөрсдийн бизнес санаагаа бүртгүүлсэн байна. Залуучууд өдөрмөгтөд дэмжих төслийн хүрээнд энэ гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг одоо Баян хонгор, Дархан уул, Улаанбаатарын 2 аймаг зохион байгуулсан. За одоо энэ удаад Ховд аймаг зохион байгуулж байна. Тэгээд Ховд аймгийн хүрээнд болохоор нийтдээ 120 гаруй залуучууд бүртгүүлсэн. Тэндээс бид нэр бизнес санааг сонгогчлуулаад 50 залуучуудыг бол бүртгэж аваад одоо өнөөдөр үйл ажиллагааны эхлээ явж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Consulting Group-ийн хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь залуучуудын хөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Энэ ч утгаараа өнөөгийн нийгэмд хэрэгцээтэй байгаа залуусын бизнес санаануудын хувьд Ихэвчлэн бол одоо гар орлын чиглэлийн зам сүүн бүтээгдэхүүн одоо сум орон нутгийнхаа онцлогоос болоод тийм ээ. Тийм гар орлол, сүүн бүтээгдэхүүн, зам хөлсний ногоо тариалах гэх мэтчлэн төрөл бүрийн бизнес санаагч. Иймээс сургалтанд хамрагдаж буй залуус аймагт гарааны бизнес эрхлэлтийг хэрхэн хөгжүүлэх, гарааны бизнест өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх талаар мэдлэг мэдээлэл авахын зэрэгцээ гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэтэл урам зориг авах юм а.